Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 24 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Хэрэгээ сонсож эхлэхээс өмнө суугаад дэмжиж subscribe дараад сонсорой. Ингээд шууд хэрэглүүгөө орцгоё. Өнөөдөр ярих хэрэг нь бэлгийн хүч хэрхийлэл үйлдэж, бэлгийн замын өвчин халдаасан мөн маш олон хүнийг залилсан хэрэг байгаа. Гэмтрэг үйлдсэн этгээд нь Монгол улсын иргэн 1998 онд төрсөн, хэрэг үйлдэх үедээ 24 настай байсан, эрэгтэй, бүрэн дүнд боловсралтай, тогооч мэрэгчлээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг гих, эгч нарын хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй. Тухайн этгээд нь өмнө нь эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлд заасан мансууруулах хэм сэтгцэд нөлөөт байцыг хууль бусаар ашиглах гэмтрэгт холбогдож 2 жилийн хугацаагаар хорих ялгаанагдуулахгүйгээр тэнцэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах халбадлагын арга хэмжээ авагдчихсэн. Мөн эрүүгийн хуулийн 17-гийн 3-ын 1-т заасан заллах гэмтрэг үйлдэн 1 сая төгрөгийн торгох ялгаанагдуулж угийн алыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож байсан байна. Одооноос эхлээд гэмтрэг үйлдсэн этгээдийг төрөө, хохирогчийг нараа гэд явна. Холбогдсон хэргийн талаар гэрчүүдийн өгсөн мэдүүлэг дээр үндэслээд тухайн өдөр яг юу болсон талаар ярьж эхлэе. Төрөө нэр бүхий нэг хотхонд 2 өрөө байр ганцаараа түрээсэлж амьдардаг байсан бөгөөд зар тавиад зарын дагуу 2 эмэгтэй холбогдоод хажуу өрөөгөө түрээслүүлдэг байсан. Нэг ёсондоо өөрөө тухайн 2 өрөө байрыг бүтнээр нь түрээслээд давхар хүнд түрээслүүлдэг байсан гэж хэлж болно. Түрээсэлж байгаа 2 охинд болохоор миний байраа гэж хэлээд түрээсэлсэн. Хэргийн хохирогчоос гадна дахиад 3 эмэгтэй найзын нэр дурддагдах учраас хохирогчийг нараа, найзуудыг нь уянгаа, солонгоо, болроо гэд явъя. Нараа болроолуу нэг өдөр заллахад уянгаа солонгоо 2 хажуу өрөө түрээсэлж байгаа мэнаа. Хоёулаа очие гэд болроо нараа 2 найзынх руугаа явсан. Очиход бол төрөө гэртээ байхгүй, уянгаа солонгоо 2 байсан. Удалгүй төрөө гэртээ ариг согтруулах хунданы зүйл хэрэгэлсэн бололтой орж ирсэн. Гал тогооны өрөөнд нараа уянгаа 2 зогсож яхад бол төрөө ирээд нарааг найз залуутай юу гэхэд нараа бол найз залуутай гэж хэлсэн. Тэгсэн чинь найз залуугүй байсан бол найрыг гэж бодож исэн юм аа гэх яриа өрнөсөн байна. Оройч олж охтууд бүгдээрээ унтаж амрах гад нараа нэг найзтайгаа унтах гэсэн чинь төрөө чи энэ орон дээр унтчихаа, би гал тогооны буудан дээр амарчин гэд бүгд унтаж амарцгаасан байна. Нараа унтж байгаас ирсээ чи 3 найз нь гараа явцсан байхгүй. Төрөөгөөс асуухад бол гараа явцсан гэж хэлсэн. Нараа орон дээрээ буцаж ихтээд хальт зүүрмөглөж исэн чинь гизрүү нь гар орж ирсэн. Тэгэхээр нараа шууд зайлаач дээ гэсэн чи төрөө өөдөөс нь инээгээд чи ямар ууртай юм бэ гэдээсэн. Эхэндээ гарыг аваад цаашаа буудан дээрээ унт гэсэн чинь би одоо тисгүй гэлөө амдаа нэгэн бутнаад нарааг хүчлээд дотор өмдийг нь тайлж энэ үед нараа эсэргүүцэж зүгээр ажих зогсчих гэсэн чинь өөдөөс нь ямар ч юм хэлэхгүй хүчилж агаад хүчинтсэн. Нараа тийчлээ эсэргүүцлээ үзүүлсэн ч юрөөсөө зогсохгүй байхаар нь гарнаас нь мултраад боссон чинь араас нь тэрч аваад дахиад бэлгийн харилцаанд орох гээд хүчинтгээд ахаар нь уйлцээ чинь яагаад уйлаад байгаа юм бэ гэдээсэн. Нараа ямар нэг юм юрөөсөө хэлэхгүй хувцас өмсөөд гэрээс нь гараа явсан. Нараа гараад орцсон даахтаа бол нөгөө 3 найзынхаа нэгнлүүн залгаад хүчндүүлсэн яг юу болсон талаараа хэлсэн байна. Нөгөө хэд нь буцаж орж ирээд яасан ийсэн гэсэн чинь төрөө би чамтай ерөөсөө унтаагүй, би чамайг хүчндээгүй гэд чи өстө хүн андуураад байгаа юм биш үү гэ гүрээгээд байсан. Нарагийн ахнар нь эрэхт ч гэсэн адилхан би хүчндээгүй гэ гүрээгээд байсан болохоор шууд шийдэх газраар нь шийдүүлнэ гэж цагдаад өгнө гэд хувц сунраа өмс гэсэн чинь төрөө намайг цагдаад битгий өгөөч би саяхан ингээд хар тамхины хэрэгт холбогдсон мөрдөнд ажаад гарч ирсэн болохоор дахиж цагдаа сэргийлэхтэйстэй холбогдмооргүй байна. Би нарааг хүсээгүй байхад нь хүчинтсэн, арх ууцсан байсан болохоор ийм зүйл болчлоо гэсэн байгаа юм. Ингээд тухайн хэргийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хохирогч болох нараад бактериологийн шинжилгээ хийхэд бэлгийн замын халдварт тэрхэмназ өвчний халдвар илэрсэн. Харин дох, тэмбүү, заг хүйтэн өвчний халдвар илрээгүй. Мөн гэмтрэг үйлдсэн төрөөгөөс бактериологийн шинжилгээ авахд бэлгийн харилцаанд орох чадвартай, бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү, заг хүйтэн тэрхэмназтай байна гэсэн дүгнэлтүүд тус гарсан байна. Тэгэхээр одоо бэлгийн замын өвчний талаар товчхон мэдээлэл хүргэе гэж бодлоо.
За манай улсад бол хүний тархлал хомсдлын вирус дохын халдвартай нийт 387 иргэн байгаа. Тэгээ энэ оны 24 оны эхний 8 сарын байдлаар 17 тохиолдолд шинээр бүртгэгдсэн. Тэгээ дохын нийт бүртгэгдсэн тохиолдлын 15.5% нь эмэгтэйчүүд, үлдсэн 85.5%-ыг эрэгтэйчүүд эзэлж, насны хувьд бол 25-аас 39 насных нь дийлэнх буюу 55.1% байна гэсэн судалгаа байна. Монгол улсын хэмжээнд 2021 оны байдлаар 31 төрлийн 575,900 мянган халдварт өвчний тохиолдолд бүртгэгдсэн. Тэгэхээр бэлгийн замын халдварт өвчин нь хүмүүс хоорондын бэлгийн харьцаа, хүрэлцээний үеэр дамжаа халдварладаг. Тэгээ эдгээр өвчнүүд нь вирус, бактери, нянгаар үүсгдэг. За янз бүрийн шинж тэмдгээр илэрч эмгэгүүдийг үүсгдэг. Тэгээ зарим бэлгийн замын халдварт өвчин нь эрт үед нь ерөөсөө онцлогдоогүй болвол хүний биед архах ших, даамжрах явцтайгаар шинж тэмдэг ерөөсөө илэрхгүй хэлбэрээр архаг өрөвслийг үүсгэн удаан хугацаанд энэ нь эмчлэгдэхгүй байх юм бол эрүүл мэндийн маш ноцтой асуудалд хүргэж болцошгүй байдаг юм байна. Бэлгийн замын халдварт өвчний шинж тэмдгүүд нь тухайн халдварын төрөл, за халдварласан хүний бие махбодын хариу урвал болон халдварын хүндрэл зэргээс хамаарат өөр байж болдог. Мөн альва халдварт өвчин халдвар анх авснаас хойш тодорхой хугацааны дараа өвчний шинж тэмдэг илрэх байдлаар явагддаг. За энэхүү шинж тэмдэггүй үеийн халдварын нууц хугацаа гэж нэрлэдэг. За тэгэхээр загвитэн гэдэг бэлгийн замын халдварт өвчин 2-оос 30 хоногийн дотор илэрхгүй байх магадaltaй. Тэрхэмназ гэдэг энэ өвчин нь 5-аас 28 хоногийн хугацаанд зөвхөн эмэгтэйчүүдэд илэрхгүй байх боломжтой. Тэмбүү өвчин болвол 10-аас бүр 3 сарын хугацаа буюу 90 хоногийн хугацаанд илэрхгүй байх боломжтой байт юм байна. Загвитэн тэрхэмнаазын үед ямар шинж тэмдгүүд илэрдэм бэ гэхээр шээх үед өвдөх, хорсох, шээсний сүв болон өтрэнээс цагаан шараас ногоон шаргал хүртэл өнгөтэй шүүрэл гарах, за шулуун гэнцний амсар загтнах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрх юм бол халдвар авсан байж болцсошгүй. За загвитэн өвчний далд хэлбэрийн үед бол шинж тэмдэг нь илэрхгүй байж болох бөгөөд эмчлүүлэхгүй байх юм бол цаашлаад үргүйдэл зэрэг янз бүрийн хүндрэл үүснэ. За тэмбүү өвчний үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхээр тэмбүү өвчин нь 1-р үеийн тэмбүү, 2-р үеийн тэмбүү гэж байдсан байна. Тэгэхээр 1-р үеийн тэмбүү нь халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа эр бэлэг гэрхтэн шулуун гэцний дотор хананд эсвэл умайн дотор хананд хатуу яр гарах бөгөөд ойролцоогоор 6-7 хоногийн дараа эдгэрч өөрөө харилдаг буюу архаг хэлбэрт шууд шилждэг. Тэгээ 1-р үед нь бэлэг гэрхтэн орчмын булчирхай томорч хөндүүрлэх шинж тэмдэг илэрх үе байдаг. Тэгээд 2-р үеийн тэмбүү нь шархлаа эдгрээд тэрний дараа ахиад 6-аас 24-7 хоногийн дараа гарын алганаас хөлийн уул хүртэл бүхэл биеэр нь хүндүүргүй тууралт гарна. Амны хүндий, бэлэг хэрэгтнэр зузаан, саарл эсвэл ягаан нойтон үүш шиг тийм адилхан ургацаг гарах. За халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, хүзүүгээр хавдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэм байна. Мөн бэлэг хэрэгтэн шулуун гэдэс аман дотор улаан толб эсвэл батх шиг зүйл гарч өвдөлтгүй шалбархаа байснаа шархлаа болон хувирч хамгийн ойрхон тунгалгын зангилаа тэмдэгдэхүйц томорч халуурах эсвэл хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 9-оос 12-7 хоногийн дараа цээж гар хөлн дээр тууралт гарах шинж тэмдэг илэрдэм байна. Тэгэхээр онцлогдоогүй, эмчлэгдээгүй тэмбүү нь олон жилийн туршид төв мэдрэлийн систем, захын мэдрэл, зүрх судас, яс, арьс зэрэгт ноцтой хүндрэл үүсгдэг. Жирэмсний үед бол урагт шууд халдварлаж, улмаар бол зулбах, эсвэл төрөлхийн олон тооны хавсарсан гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй байт юм байна. За ингээд бэлгийн замын халдварт өвчний талаар ерөөхдөө бага сага мэдээлэл хүргэлээ. Тэгэхээр гэмтэрэг үйлдэлсэн этгээд нь энэ хугацаанд нийт 7 иргэнийг бас хуурам эхэлж хажуу өрөө түрээслүүлэн, байр түрээслүүлэн, өөрийн байр гэж итгүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 7 иргэнээс 11 сая 600 мянган төгрөг байрны түрээсээ урьдчилгаа гэж залилж авсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс бол улсын аллагчийн гин буруугийн дүгнэлтээ ерөөсөө маргаагүй байна. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гарсан дүгнэлтэндээ шүүгдэгчийг гин буруутай гэж дүгнэлт гаргасан. Ингээд шүүхээс болвол шүүгдэгч нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр зандал хийж хүчээр бэлгийн харилцаанд орж хохирогчд бэлгийн замын халдварт өвчин халдаасан.
За мөн үргэлжилсэн үйлдэлээр бусдыг хуурч захим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гин буруутай тус тооцож 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хүнгийн алыг хүндэтэн нэмж нэгтгээд нийт биечлэн идэх хорих ялыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд энэ нь оногдуулсан 5 жил 3 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон байна. Тэгээ энэ хугацаанд бол гэмтрэг үйлцэн этгээд нь 118 хоног цагдаа орогдсон бөгөөд идэх ялд нь оруулан тооцоогоор тогтоосон. Тэгээ энэ хэргийн улмаас бусдад учирсан шууд хохиролт төлөх төлбөргүй тэгээд хохирогчд цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорийн хохирлоо баримтаа бүрдүүлээд иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх хэрэгтэйгээр дууссан байна. Тэгэхээр дээрх хэрэгтэй холбоотой давж заалдах шатны магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоол бол холбоотой шийдвэрүүд байсангүй. За өнөөдрийн хэрэг бол ингээд дууслаа. Тэгэхээр бэлгийн замын халдварт өвчин халдаагаад хүчндээд бэлгийн замын халдварт өвчин болох тэрхамназ гэх өвчнийг халдаасан байна тухайн эмэгтэйд. Тэгээ өөрөө бол Тэмбүү, тэрхамназ, Закуйтин гэсэн 3 хавсарсан бэлгийн замын халдварт өвчнөд байсан байна. Дээр нь маш олон хүмүүсийг залилсан ийм хэрэг байна. Өнөөдрийн хэрэг маань ингээд дууслаа. Тэгээд дараагийн подкастыг маань сонсохыг хүсэх юм бол та бүхэн энэхүү сувгаа subscribe дараад лайка дараад за тэгээд сэтгэлдээ үлдээгээ сонсоорой. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.